Мэдээлэл төвтэй хамтгаа үзсэн хүндээ баярлалаа. Согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн этгээдийг албадан эрүүжүүлэх тухай хуулийг 2014 оны 1-р сарын 1-ээс мөрдөхөр болсноос хойш эмнэлэг эрүүжүүлэх байрны үүргийг гүйцэтгээд 1 жил гарангийн хугацааг үдэж байна. Тэгвэл эмнэлгийг эрүүжүүлэх байр болгосон шийдвэрийг өөрчлөх ёстой гэж нэг хэсэг шуугсан ч бүх зүйл хэвэндээ байсаар байгаамаа. Харин дүүргийн эмнэлгүүд өвчтний эрх ашгийг эмнэлгийн үйл ажиллагаанд халдсан дээрх шийдвэр хизээ өөрчлөлтийг хүлээсээр арга мухарджээ. Эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгосон иргэдийн дийлэх нь архаг аригчид буюу гудамжны иргэд байдаг. Хаяг байршил асран хамгаалагч нь тодорхойгүй. Заримынх нь арга руу залхахаар ирж авахаас татгалздаг байгаа юм. Эмнэлэгт эрүүлжүүлэгдсэн хүмүүс өглөө гарахдаа эмнэлгийн болон бусад өвчтнүүдийн эд зүйлсийг хулгайлаад явдаг. За мөн эмч нараас өөрт байгаагүй зүйлээ нэхэж дарамталдаг байна. Өвчнөдөө шаналж хямарсан иргэд эмнэлгийн хүлээ авахд орж ирэхэд архины ихүүн өнөртөө өрөөнд хаа сайгүй аксам тавьж орж хашгирсан дүр зураг өдөр бүр өгддөг гэд хүний эрхэнд халтсан энэ шийдвэрийг яаралтай шаардлага байгаач асуудал шийдэгдээгүй байгаад эмч нарч бухимдалтай байна. Юу нь бол асар хүндрэлтэй. Тийм ээ, өндөр биднээс хүнд өвчтөй хүмүүс аах уу эсвэл одоо эрүүжүүлэх байрын дагуу энэ одоо архисах өвчин гэж ярьж байгаа тийм архин дондох өвчтөй энэ хүмүүсийг аах уу гэдэг байдал одоо толгомдод байна л да. Нэгдүгээр энэ ажиллаж байгаа эмч ажилчид дээрээс нь үйлчлүүлж байгаа өвчтөй иргэд бол маш их хүндрэлтэй байна. Ийм байдал ингээ удаа үргэлжлэх бол аль нэг эмнэлэг эрсдэл гарч магадгүй. Одоо манай эмнэлэг дээр гэхэд л одоо 2-3 удаас үлээч энэ байдлаас болж ажлын байраас олсон ч тохиолдол байна. Эмнэлэг өөрөө цэвэр цэмцгээр аюулгүй орчин байх ёстой. Гэтэл дүүргийн эмнэлгүүд эрүүлжүүлэх байрны үүргийг гүйцэтгэж аюултай бохор орчин болж Монгол хүний эрүүл байх эрх энд бас зөрчигдөж байна. Дээр нь эмч нар хүн эмчлэг гэж согтуушуудтай тэмцэлдэж шүнийг барж байгаа учраас аль талдаа асуудал дагуулсан алдаатай шийдвэрээ яаралтай өөрчлөх шаардлагатай байгааг эмч нар эрх бүхий албан тушаалтнуудад нь дахин дуулахыг хүслээ. Оросын албаны улс руу визгүй зорчих эрх нэгдснээс хойш завхууд Орос бараагаар дүүрэх болсон. Үүнийг дагаад чанаргүй хугацаанд дууссан бүтээгдэхүүнийг хувь хүн оруулж ирэх эрсдэл нэмэгдсэн байна. Хуулиар дээрх байдлыг хоригдогч хойд хөршиг зорих иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр ийм зөрчил буурахгүй байгаа юм байна. Хоёр том гүрний дунд орших өргөн удам газар нутагтай цөөнхөн амтай Монгол улс хөрш улсуудтайгаа 21 боомтоор харилцаагаа явуулдаг байна. Үүний 10 нь Оросын холбооны улс руу орж гардаг хэл байх юм. Харин визгүй зорчих эрх нээгдснээс хойш хүмүүр Оросыг зорж чанартай чанаргүй барааг 8 ацхулсан. Ладалсан бүтээгдэхүүнээс ахуулаад махан төрлийн Орос хаягтай зүйлс лангуун дээр хөглөрчээ. 90-ад оны гахаа үрээд Хятад улсыг зордог шиг үйлдэл давтагдж байгаа энэ үед хүнсний аюулгүй байдалч хөсөр хаягдсыг харж болно. Оросын холбооны улс руу визгүй болсонтой холбоотой Оросын холбооны улстай хийх хүнсний бүтээгдэхүүний худалдаа их нэмэгдэж байна. За үүнийгээ дагаад бас нэг Оросын холбооны улсад зорчиж байгаа иргэд маань хуваараа бас энэ хүнсний бүтээгдэхүүнийг бас нааш нь авч орж ирэх. За үүнээс болоод бас хяналтгүй хугацаанд дууссан бүтээгдэхүүн зарагдах ийм процесс бол бас мэргэжлийн хяналтын байгууллагаар ийм зөрчил бол илэрж байгаа. Уг нь хүнсний тухай хуульд хувь хүн өөрийн хэрэгцээний бүтээгдэхүүнийг хэлээр нэвтрүүлэх хэрэгтэй. Гэтэл ашиг олох зорилгоор хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй. Хугацаагүй бүтээгдэхүүнүүд хувийнхний гар дээрээс худалдаалагдсан юм а. Харин гайлын ерхий газраас дээрх зөрчил илэрх боломжгүй гэх хариултыг өгсөн ч мэргэжлийн хяналтын газраас энэ мэт зөрчил илэрсэн нь батлагдсан юм а. Оросын холбооны улстай 2015 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлээд Монгол улс харилцсан иргэдэнд визгүй зорчиж байгаа. За энэ харилцсан визгүй зорчиж байгаатай холбоотойгоор зорчигчдын орох буюу гарах урсгал өмнөхөөсөө 2-оос 2.5 дахин нэмэгдсэн байж байгаа. За өдөрт нэвтэрдэг зорчигчдын тоо мөн ялгаа авахгүй 2.5-аас 3 дахин нэмэгдсэн байна. За энэгээр зорчиж байгаа зорчигч зөвхөн одоо Оросын холбооны улсаас эх орондоо ирэх эсвэл эх орноос Оросын холбооны улсад зорчих хугацаанд өөрсдөө хэрэглээнд хэрэглэх бага хэмжээний хүнсний бараа бүтээгдэхүүнийг хэрэглээндээ л авч явж байгаа. Түүнээс биш арилжааны зориулалтаа худалдан борлого ашиг олох зориулалттай хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг иргэд нэг ширхгүйч оруулж ирэхгүй байгаа. ТВС мэдээнд Инх цолмон уран хас мэдээллээ. Дараагийн мэдээг Өөр хангай аймагаас ирүүлсэн байна. Өөр хангай аймгийн хувьд 2015 оноос хэрэгжиж эхэлсэн шилэн насны цахим хуудсанд төсвийн байгууллага төрийн болон орон нутгийн өмчөд аж ахуйн нэгж байгууллага сангуудын нийтдээ 268 газар бүртгүүлсэн байна. Гэхдээ бүртгэлтэй газарт татан буугдсан давхарсан аж ахуй нэгжиж бас байгаа юм байна. ТВС телевизийн инфо мэдээлэл сүлжээний Өөр хангай аймаг дахь сэтгүүлч Отгон чимэг мэдээллээ. За Өөр хангай аймгийн 10 хэр сумын 1-р цэцэрлэг бүгд найрамдах Солонгос улсын их удирдагч Ким Ярсений нэрэмжит цэцэрлэг болсноор 23 дахь жилтэйгээ залгаж байна. Жил бүрийн 4 сард их удирдагчийн төрсөн өдрөөр Солонгос улсын элчин сайд албаны хүмүүс дээрж аймгийн нэрэмжит цэцэрлэг болох 1-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийн хамт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. За энэ чухлаараа 23 дахь жилд дээрж аймаг орон нутгийн удирдлагуудаа уулзаж цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. За энэ
цэцэрлэг Ким Ир Сений төрсөн өдрөөр Солонгосын үндэсний дуу бүжиг бүжиглэж гар зөргийн уралдаануудыг зохион байгуулдаг ярьлаа. Нөгөө шилэн дасны нэгдсэн даасанд нөгөө тэнтэй байрлуулаагүй зарим удаа аж ахуй нэгж нь болохоор Улаанбаатар тийм өмнө хөвд ингээ явж байгаа жишээний тийм одоо бодлоотой энэ тэнд гарцсан юмуд байна л да. Тэгэхээр бид өнөөдөр энийг нэгтгэхэд нэгдүгээр төрлийн байдлаар ерөнхий дүнгийг гаргаад ерөнхийдөө бол ийм их байдалтай хэрэгжиж байна. Тэгэхээр цаашид одоо авах арга хэмжээ ийм юм баймаар байна. Энэ нь ингээ болохгүй байна. Ийм нуудыг одоо хасмаар байна. Зарим нэмэгдэх байгууллага бас байна. Энийг бас нэммээр байна гэсэн санал онолыг л одоо явуулж эхэлж байна л да. Тэгэхээр За бүгд найрамд гарчлсан Солонгос улсын их удирдагч Ким Ир Сений сангаас нэрэмжит тус цэцэрлэгт жилбэр урсгал зардал хүүхдүүдийн хичээл сургалтын материал, гарын авилгууд хөгжим сурах бичгүүд техник хэрэгслээр ханган тусалдаг байна. За энэ жил түүний төрсөн өдөрт бүгд найрамдах Солонгос улсын 1-р нарийн бичгийн дарга Лэн Юн 2 улсын элчин сайдууд хүрэлцээрсэн байна. За энэхүү цэцэрлэгийн хүүхдүүд Солонгос дуу болох удирдагчаа хүлээн дэвүүр савхад бүжгүүд бүжиж Солонгос үндэсний соёлыг сурч аав ээж ах дүүдээ юу сурснаа харуулж байлаа. За энэхүү 10 ихэр сумын 1-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд Ким Ир Сений мэндэлсний 103 жилийн хойг 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Зарим нь одоо шинээр ингээ гарч ирсэн болохоор бол зарим нь мэдэхгүй байна л да. Тэгвэл сурчлагыг зөндөө хийж л байгаа. Бид бас телевизээр одоо гарч ярьж л байна. Сургалт семинар хийж л байна. Тэгэхдээ бол бас зарим нь ойлгохгүй энийн 50 энийн тавихгүй гэсэн одоо зарим буруу зүрх ойлголтоор бол тавихгүй юм байна, бодлсон юм байна. Эсвэл өөрийнхөө сайтанд тавьчихсан, эсвэл одоо орон нутгийн сайтанд тавьчихсан гэсэн тийм одоо үйлчлэнүүд гарч байна л да. Тийм байдалтай байж байна. Орон нутгийн мэдээ үргэлжлэн үзэлтэй ахуйн хүрч байна. Бичил урхагаас үүдэлтэй аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг талаас бичил урхаа эрхлэгчдийг зохион байгуулалт санаачлага нөгөө талаас орон нутгийн төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа бодлого чухал үүрэгтэй байдаг. Тиймээс баруун бүсийн аймагуудын төлөөлөгчид бичил урхаа эрхлэгчид зөвлөгөөн зохион байгуулж хов дотноо хуралдсан байна. ТВ-с телевизийн инфо мэдээллийн сүлжээний Ховд аймаг дахь сэтгүүлч Алтан Туяа мэдээллээ. Америк нэгдсэн улсын Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Азийн Самана улсад анх 1990 онд урилгаар ирж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд улмаар 1993 онд Монгол дахь төлөөлөгчийн газраа байгуулж байсан юм а. Монгол улсад байгуулагдсан цагаас эхлэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байсан Азийн сангаас энэ удаад байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь бичил уурхайн байгаль орчны хариуцлагыг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжих юм а. Энэ төслийн хүрээнд бичил уурхайчдын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хариуцлага, урамшууллын арга хэлбэрийг тодорхойлох сэдвүүд бүсийн зөвлөгөөнийг баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг зохион байгууллаа. За энэхүү зөвлөгөөнд баруун бүсийн аймагуд болох Ховд, Өвс, Баян Үлгий, Говьалтай, Завхан аймгийн удирдлагууд болон зарим сумдын төрийн албан агчид, иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгчид, байгаль орчны хяналтын байцаагчид, бичил уурхай эрхлэгчид оролцлоо. Энэ нь бол бас цаг үеэ болсон ийм зөвлөгөөн болж байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр Ховд аймгийн одоо дөрвөн суманд, Ховд аймгийн булган суманд одоо алт гараар алтал бурлалдаг. Дээрээс нь бол цэцэг суманд вольфрамын асуудал байж байгаа хэмжлэн энэ долгомж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд бас нааштай ийм алхам болж байна. Тэгэхээр энэ талаар бол хоёр тал хамтарч ажиллахаар бол санал нийлсэн. Аймаг орон нутгийн зүгээс орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой хэмжээний мөнгө гаргаад яагаад гэвэл одоо орон нутгийн хариуцлага оролцоог бол төвчүүлэх тэндээ дээрээс нь иргэдийн оролцоог бас энэ хамруулах нь чухал гэдгийг зөвхөн онцлж үзэж байгаа. Бичил уурхаагаас үүдэлтэй аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг талаас бичил уурхай эрхлэгчдийн зохион байгуулалт санаачлах, нөгөө талаас орон нутгийн төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа бодлого шийдвэрүүд нь чухал үүрэгтэй. Бичил уурхайчдын хувьд байгаль орчны шаардлагуудыг хэрэгжүүлэх нь ямар нэгэн давуу талыг бий олгож байгаа тохиолдолд тэдний нөхөн сэргээлт хийх үүрэг хариуцлага нэмэгдэх боломжтой байдаг. Энд орон нутгийн төвшөнд хариуцлагатай бичил уурхайг дэмжих арга механизмуудыг хэрэгжүүлэх боломж, эсрэг тохиолдолд хариуцлагагүй бичил уурхайг үл өөгшүүлэх, хариуцлага тооцох арга замуудыг тодорхойлох зөвлөдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм а. Өөр хангай аймгийн 10 ихэр сумын 1-р цэцэрлэг нь бүгд найрамдах арчилсан Солонгос улсын их удирдагч Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг болсоор 23 дахь жилдээ золгож түүний мэндэлсний 103 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлсэн байна. ТВ-с телевизийн инфо мэдээллийн сүлжээний Өвөр хангай аймаг дахь сэтгүүлч Отгон Чимэг мэдээллээ. За Өвөр хангай аймгийн 10 ихэр сумын 1-р цэцэрлэг бүгд найрамдах Солонгос улсын их удирдагч Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг болсноор 23 дахь жилдээ залгаж байна. Жил бүрийн 4 сард их удирдагчийн төрсөн өдрөөр Солонгос улсын элчин сайд албаны хүмүүс дээрж аймгийн нэрэмжит цэцэрлэг болох 1-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийн хамт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. За энэ чухлаараа 23 дахь жилдээ аймаг орон нутгийн удирдлагуудаа уулзаж цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. За энэхүү
цэцэрлэг Ким Ир Сений төрсөн өдрөөр Солонгосын үндэсний дуу бүжиг бүжиглэж гар зөргийн уралдаануудыг зохион байгуулдгаа ярьлаа. Тэгээ өнөөдрийн арга хэмжээний онцлог гэвэл одоо манай энэ агуу удирдагч Ким Ир Сений мэндэлсний 103 жилийн ойн ийм арга хэмжээ байгаа. Энэхүү арга хэмжээд энэхүү зочид маань ирсэн байгаа. За энэхүү үйл ажиллагааны хүрээнд одоо хүүхдүүдийн гар зөргийн уралдаан, мөн үзэсгэлэн, за хүүхдүүдийн концерт тоглолт гэсэн ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. За бүгд найрамд гарчлсан Солонгос улсын их удирдагч Ким Ир Сений сангаас нэрэмжит тус цэцэрлэгт жилбэр урсгал зардал хүүхдүүдийн хичээл сургалтын материал, гарын авилгууд хөгжим сурах бичгүүд техник хэрэгслээр ханган тусалдаг байна. За энэ жил түүний төрсөн өдөрт бүгд найрамдах Солонгос улсын 1-р нарийн бичгийн дарга Лин Юн 2 улсын элчин сайдууд хүрэлцээрсэн байна. За энэхүү цэцэрлэгийн хүүхдүүд Солонгос дуу болох удирдагчаа хүлээн дэвүүр савхад бүжгүүд бүжиж Солонгос үндэсний соёлыг сурч аав ээж ах дүүдээ юу сурснаа харуулж байлаа. Тэгээ манай хүүхдүүд маань Солонгосын дуу бүжгээс суралцаж одоо өөрийнхөө мэдлэг оюунд нэмэлж байгаа нь одоо маш их ололттой тал. Тэгээ хүүхдүүд маань Солонгос дуу сурахдаа маш их чадварлаг. Солонгос дуу маань өөрөө үг хэллэг нэг богинохон болохоор хүүхдүүд сурахад их төхөнтэй байдаг. За энэхүү 12 хэр сумын 1-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд Ким Ир Сений мэндэлсний 103 жилийн ойг 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Дараагийн мэдээг хүргэж байна. Улаанбаатар эхлэлгүүрийн ховрын худалдаа эхэллээ. Энэхүү худалдаагаар Улаанбаатар эхлэлгүүрийн 3 давхурт байрлах спорт загварын зарим брэнд тасгууд нь 50 хүртэлх хувиар хямдарсан байна. Мөн Улаанбаатар эхлэлгүүрийн 4-р давхар бүрэн шинжлэгдэж хүүхдийн ертөнц болон өөрчлөгдөжээ. Улаанбаатар эхлэлгүүрийн хаврын худалдаа эхэллээ. Энэхүү худалдаагаа Улаанбаатар эхлэлгүүрийн 3 дугаар давхурт байрлах зарим спорт болон чөлөө загварын брэнд тасгууд 50% хүртэл хямдарчээ. Тухайлбал Nike 361 градус, Collins зэрэг брэндийн тасгууд 50% хүртэл хямдарсан байна. Харин Улаанбаатар эхлэлгүүрийн 4 дугаар давхар бүрэн шинжлэгдэн хүүхдийн ертөнц болон үйл ажиллагаагаа явуулж байгааг дуулахад таатай байна. Та бүхэн хүүхдэд тоглоулангаа дэлгүүр хэсэг боломжтой боллоо. Учир нь Улаанбаатар эхлэлгүүрийн 4 дугаар давхарт байрлах хүүхдийн тоглоомын төв цагийн ердөө 30000 төгрөг бөгөөд 5 удаа тоглоулахад 1 цаг тоглоулах эрхийн бичгийг олгож байна. Мөн лолипоп хүүхдийн салоноор ажлын өдрүүдэд үйлчлүүлсэн тохиолдолд мөн л хүүхдийн тоглоомын төвд 1 цаг тоглох эрхийн бичгтээ олох нэ. Улаанбаатар эхлэлгүүрийн хүүхдийн ертөнц нээлттэй урамшууллаа зарлан ихэнх хүүхдийн бэлэн хувцсны тасгууддаач нээлтийн хямдралыг зарлаад байна. Энэхүү Улаанбаатар эхлэлгүүрийн 4 дугаар давхар бүтэн зохион байгуулалтаа бүрэн шинжилэн хүүхдийн ертөнц боллоо. Тодорхойлбол бүх насны хүүхдийн бүх төрлийн бэлэн хувцас гутал, тоглоом, нэран хэрэгсэл болон хүүхдийн салон ээжүүдэд зориулсан дотор хувцас, гэр ахуйн хэрэгсэл, чамин хий загварын сувенир, бэлэг дурсгал, аавуудад зориулсан аяллаа майхан, сав хэрэгсэл зэрэг байрлаж байна. Эрхэм үйлчлүүлэгч та бүхнийг найрсаг Улаанбаатар эхлэлгүүрт хүрэлцэн ирэхийг урьж байна. Хотын төвийн хамгийн тохлог ая тухтай орчин найрсаг үйлчилгээ таныг хүлээж байна. Шинэ сонголт тавилгын эхлэлгүүр шилдэг дэлхийн брэндүүдийг 80% хүртэл огцом хямдруулж үйлчлүүлэгчдэд алтан боломжийг санал болгож байна. Өөр хаанч байхгүй дахин давтагдашгүй загвар хийц чанараараа гайхагддаг дэлхийн тавилгын ертөнцийн номер 1 Артур брэнд 50%, дэлхийн тавилгын чиг хандлагыг тодорхойлогч Италийн номер 1 Pinsera Casa брэнд 75% хүртэл Итали, Германы шилдэг технологиор хийгддэг байгаль хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хоргүй гэдгээ дэлхийд даяар баталгаажуулан